Тэгэхээр оюутгын компаниас хэрэгжүүлдэг шинэ төгсөгчийн хөтөлбөрийн хөгжлийн хөтөлбөр гэж байдаг. Тэгээд 2024 оны хувьд та бүхэн энэ шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрийн 2 дахь салтны сонгуульч сургалтаас хүрэлцэн ирсэн байна. Сайн бацгаана. Намайг Батбаярын оюун намын гэдэг. Сайн намайг Гантулгын Игчин гэдэг. Намайг Хүсэлт логтой Гэрэл Одрох гэдэг. Намайг Долоомжгал гэдэг. Уулахын геотехник мэргэжлээ сая 24 он бакалаврынхаа зэргийг аваад одоо шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрт одоо ингээ аплайдаа техник шатанд ирсэн. Хоёр шатны шалгуултанд оролцоо явж байгаа. За одоогоор ингээд оюутлогоо компани зарлагдж байгаа юм шинэ төгсөгч хөтөлбөрт ингээд бүртгүүлээд ярилцлагын шатанд ороо явж байгаа. За энэ өрөөнд шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ажиллагаа хэсэг явагдана. Та нар тодорхой дүрмийн дагуу багаараа даалгавар гүйцэтгэнэ. Хэрэг дүрм зурчсан тохиолдолд 30 секундын торгуултай. Ажлаа төлөвлөөд багаараа ярилцах хугацаа 5 минут. Харин ажил гүйцэтгэх хугацаа 20 минут. За эхлэе. Тооцооны хамт орж байгаа юм шиг. Тооцооны хамт нэг хоёрын төвөрөөс хамт орж байгаа гэж байна. Тэмүүтэй нэг юм асессмент гэж өөр бэлтгэж яа гэдэг. Нэг хэлбэр гэдэг. Тэгэхээр чи ээж дийлхөө. Тэгээ 2 удаа алдаа гаргаад минутын ингээд торгууд авахад манай багийнхан бол ямар ч тийм ууралсан ч юм уу бухимдсан тийм юу байгаагүй бүгд би нэгэ ойлгоод хүн болгоо алдаа гаргадаг гэдэгт нь ойлгоод тэгээд би нэгэ ойлгоод тухайн шийдэгдлийн хугацаанд бол маш сайн байсан. Өрөө явж явах хугацаанд гэдэг юм бол манай багийн гишүүн алдаа гаргасан ч гэсэн бидний даалгавраа үргэлжлүүлэх ёстой байсан. Тэгээд цаг тавьчих болсон. Тэрнээсээ болоод би бинийг сонсгох тохиолдолд гарч хэлсэн. Тэр нь ингээд манай баг хамт олонны оноо нэг ойлголтоо хашаа татсан гэж би бодож байгаа. Тэгээд багийн ажиллагааны хувьд гэдэг юм бол нэгдүгээрс би бинийг сонсох, хоёрдугаар тайван байх, даалгаврыг гүйцэтгэх. Тэгээд даалгаврыг гүйцэтгэж явж байхдаа эслийг тооцоолох гэсэн одоо үндсэн ийм одоо нэг зорилготой дөнгөс яхан би аймаасаа ухаарад тэрийгээ дараагийн юм дээр алдаа гаргахгүй тулд хичээх ёстой гэдгийг аймаасаа ойлгож загсаж байна. Би одоо ил ухаан гэжлийг өөрөө яг ингээд намайг нэгсэж байгаа. Манай нэгсэж өөрөө маш олон чиглэлүүд ингээд бүх боломжтой мэрэгжил одоо микрофон ч юм уу, сквот бэлтгэл ч юм уу. Ялтны хавцад гэдэг юм бол хувь хүнлэг чиглэсэн асуултууд ихээр орж ирсэн. Мэргэжлэр холбоотой асуултууд орж ирэх байх гэж би нэлээд бодож исэн боловч юусаа бодоогүй асуултууд орж ирж исэн. Тэн дээр жоохон сандрах юм гачсан. Гэхдээ яг би байгаагаараа хариулж исэн. Яг ийм хүн болохоор. Яг нөөцлөөр ярьжсэн асуулт мартчихлаа. Ер нь бол инженер шинжилгээ ухааны талдаа нэлийн сайн тэм ахлах сургуулийг дүүргэсэн. Гэвч би 2021 оны одоо 9-р сард Герман руу одоо сурах солилцоонд тэтгэлэг аваад явсан Файбер хотод. Би призмын датаг яаж ингэж нэг ил ухаатай геотехник руу холбож ингэж чухлын шилжүүлэх төлөвлөгөөнийг одоо портфолийн шилжүүлээд оруулах байж юм уу? Тийм асуудал амирх гарч ирсэн. Энэ хөтөлбөрт хамрагдах боломж бол нэглээ их байгаа гэж бодож байгаа. Мэдээж шалгуулалтын хувьд дөнгөсийнхэн багийнхан болон одоо ганцаарч ирсэн ярилцлага өгсөн. Тэгээд тэнцэн гэдэгт амар ихтэй байгаа. Хамгийн өндөр авсан оноо чи юун дээр исэн? Хамгийн бага авсан чи юун дээр исэн? Ер нь лог сэтгэлийн мэтгэлэг гэсэн юм байна. Энэ оноо эрэг хамтлаг гэсний харилцааны ур чадвар тест төгсөн шүү дээ. стрессийг даван туулах нэг нь байлаа. Өөрийн багцлын гэж минийх гэлээ. Эрэг хамт миний баяр энэ болонготой гасан. За энэ удаагийн 2024 оны шинэ төгсөгчдөд ажлын санал танилцуулах арга хэмжээг нэлээх гэж байна. Ерөнхийдөө бол гаджет дээр хамрагдаад одоо өгдөл системийн геолог дээрээ гаджетд шалгараад одоо ингээд сэтгэл амар өндөр байж байна. Манай захирлууд маань үгээ хэлээд ингээд юм сэтгэл амар өндөр яг яахаа мэдэхгүй байдалтай байна. Ерөнхийдөө бол одоо ажлынхаа санал болон цалингийн хэмжээ тэгээд ямар шүү нөхцөлд ажиллах уу гэдэг дээрээ
одоо инженертэйгээ ярилцаад тэрэн дээр ийм их саналууд тавигдсан гэдэг дээр амар сэтгэл хангалуун байна. Нийт 4-5 сарын үйл ажиллагаа ингээд нийт төгсөж байгаад миний хувьд бол амар их хүлээлт өндөр байсан. Тэгээ сэтгэл өндөр байна. Энэ үйл ажиллагаан дээр ч гэсэн ерөнхийдөө бол амар сэтгэл хангалуун байна. Ерөнхийдөө бол оюутлага компани дотоодын мэдээлэл хөтөлбөрөөс хамрагдсан. Тэгэл уухадаг очиж дадлага хийх боломжтой болсон. Дахиад ингээд шинэ төгсөгчийн хөгжлөлтөд хамрагдаж байна. Эдгээр нь нэг бодлын миний хувьд бол амар том боломжуудыг нээж өгсөн. Тийм болохоор нэг бодлын оюутлага компанид амар их талархаж байна. Хамгийн энгийн жишээгээ бодоход тэтгэлгээ би аваагүй байсан бол би 4 жил шүтээс ингээд эцэгхээ зовон байж ингэж олсон мөнгө зүмгэл амар их юм бодож байгаа. Тэгэнгүүт дадлагт яваагүй байсан бол би өөр уухад хаана яаж дадлага хийх үү гэдэг амар их санаа зовх байсан. Магадгүй оюутлагад ингээд шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрт орохгүй ч байсан байж магадгүй. Тийм болохоор ингээд амар том боломжуудыг нээж өгж байгаа. Ингээд ажлын тайван дээр гарыг тэгэнгүүт доод хаяж 3 жил, доод хаяж 5 жилийн ингээд ажлын туршлага заагаад өгчдөг. Дөнгөж төгсөж байгаа одоо миний хувьд одоо дөнгөж төгссөн шинэ төгсөгч нарын хувьд бол энэ бол амар том асуудалтай байдаг. Тэнгүүд энэ хүү хөтөлбөрийг гаргаж ирснээрээ биднээс амар том даваа талж байгаа болохоор амар их баяртай нөө.